За сайн байна. Нэг ном уншлаа. Тэрний тухай яриад. Энэ Salt Puff камерны эсрэг болохоор эсрэг харагдаж байгаа хэсэг. Rainer Wien гэдэг нэг эмэгтэйг бичсэн ном байна. Харин англиар ч ном уншаагүй. Тэгээд нэг хүн бас таньдаг хүн энэ унших уу гэж. Надтай бас ном солилцсон байшаа та тэрний унших гэж явуулсан байна. Тэгээд энэ юу юм аа нэг залуу бишээ нэг 50 гаруйтай нэг гэр бүл хоёр хүүхдийн тусдаа гарцсан. Оюутан болцсон юм байна. Тэгээ ферм хийдэг байжсэн наа. Алдагдал ёо фермээ нэг хөрөнгө оруулалт хийгээд нөхөр нь. Тэгээд нэг яг хоо найздаа мэхлүүлнэх юм уу. Тэгээд фермээ алдаад юугүй болчиход удамжинд гарчиж байгаа. Тэгсэн чинь яг сүүлийн тэр нөхөр нэг тэр үеэр өвчтэй сүүлийн хэдэн жил их өвчтэй байсан юм байна. Би юм уу те. Олон жил нөгөө фермийн ажиллаж бас хүнд штэ. Тэгэл яг амралтын тэр муутай их ажилласаар байсан юм яасан юм. Гарны мэдрэлч юм уу. Ер нь нэлээд хүнд өвчтэй. Гар хөлнөх хөдлөх муутай л болцсон байсан. Тэгээ фермийн алдаа сэтгэл санаа ямар байх вэ? Тэгээ нөгөө барууныхан чинь чанга юм чинь шууд хурааж аваад гудамжинд гаргачих. Нөгөө чинь гэс хэдний өмнө надгаас суулж үг гэл хамаг юм уу зөөгөл тэгэл тэгсэн чинь 100 цагч байж таарсан юм уу? Энэ англи чамаас нэг аял ер нь аяллагдчих чи одоо нэг юу гэдэг. Дэлхийд дээр бас жоохон мод юм уу тийм болчиход байна шүү дээ. Тэгээд нэг аяллаа ном уншиж ирсэн юм. Яг энэ энийг английн юу юм бэ? Баруун урд зүгийг ингээд тойрсон. Энэ олон газруудын нэр байгааз. Энийг тойрсон 300 миль гэдэг юм шүү. 300 миль ч одоо 500 километр. Энийг тойрж аялсан нэг тийм нэг алдартай аял байт юм байна. Тэр номыг уншижсэн. Энийг дагаад энийг дураад аялж ийгт. Тэгээд энэ номыг бичсэн байна. Аялангаа тэр аялын тэмдэглэл юм да. Тэгээд миний яг би өдрөд бага л уншаад байгаа. Тэндөө уртаар уншихлаар бас цаг магч юу лээ. За яг миний уншиж байгаа хэсэг дээр ингэж гарч байна. Нөгөө хоёр ч энээсээ гарцсан учраас ямар ч мөнгө байхгүй мөнгө муутай явж байгаа маа гэхдээ. Тэгээ нэг тэтгэмж юм уу юу ч юм нэг сарын нэг толгой хэмжээний мөнгө олдог. Банк руу орд юм байна. Тэр мөнгөөл энэ аялж явахдаа тэр чинь яг өөр хүчээ өөрөөл гарч байгаа юм шүү дээ. Аялж явахдаа зандаа хэрэглэнэ гэж тооцсон. Тэгвэл мөнгө нь хөрөх муутай, хоол унд муутай. Тэгэл одоо жинхэнэ хөдөөгөр л унтаал явчихна гэсэн үг шүү дээ. Бишок өөрөөл явж байгаа сууд юм чаа. Тэгэл нөгөө тэр чинь зарим нь хотцсон газар байна, айл амтан байна. Тэгэл хажуугаар нь унтахад бас хөөгдөн тугдэн хэцүүгээр явж байгаа маа. Тэрний газраас нөгөө газар руу бас явах гээд усан гоцор болох болоод. Тэгсэн чинь мөнгө нь хүрдэггүй. Тэгээ мөнгө нь хүрэх тохиолдолд яадаг вэ гэхээр хоолол хасч байгаа. Хоолоо хасч байна. Тэгэл гоймог идэл өөрөө мэдгүйгээр гүйлгэж байна. Энэ дээр бас хэлж байна л да. Хотоос ойроо орлоо гэж. Туулай шиг тайвшруу. Яагаад хотоос гэхээр хотод төр чинь байхтлаа зардал гараад тэгэл нөгөө орон гэргүй хүмүүс чинь ямар ойлг байх вэ? Хоол энтер ч гэсэн эдий гэсэн баг мөнгө муутай юм чи. Өөрөөсөө билийн бодолд жаваад яваад байгаа шүү дээ. Тэгээ бас жоо яруу найргаар бичсэн байна л да. Хотоос ойроо ороод туулай шиг тайвшруу гэж. Яг англиар тэр гоёор нь хэлэхгүй. Ямар ч гэсэн тэр нөгөө байгаль руугаа очиод тэндээ нэг тайван сайхан байлаа гэж. Тэгээ усан шумблаа шүн сарны гэрэл шумблаа гэж тэрнийга дүрссэн бас гоё дүрслэл. Яруу найр гэдэг ч удаагаандаа яг жоо шүлгэн дотор байдаг гэж бид нар бодоод байгаа. Энэ бас нэг өрүүлжсэн үг дотор ч гэсэн бас нэг монголоор жишээлгээд их яруу гэдэг юм уу оновчтой хэл гэдэг юм уу тэрэн шиг. Тэр яг дүрсэлж байгаа нь яг англиараа бол их л сайхан дүрсэлж байгаа юм шиг байгаа. За тэгээд тэр хончоод ингээ буцаад явж гээд. Тэгэл явсан чи боон залуучууд тэр замаар сууж ийн гинэ нэг аялагчд л болтой. Яг өөрсөн шиг юм биш дээ. Яг тогтой гэрүүлээр аялж байгаа хүмүүс. Бидний хажуугаар явхад энэ айлын цонхоор одоо телевиз кино үзэж байгаа юм шиг ингээл нэг тийм сонин харагдсан юм байна л да. Өөртөөс нь шал өөр юм гэсэн үг шүү дээ. Иймэрхүү янз бүрийн дүрслэлүүд их гарч байна.